Тэгээ за ер нь би энэ ч бас орж хүмүүстэй ч танилцъя те. Өөрийгөө ч бас одоо олон нийтэд одоо ингэ танилцж мэдрүүлээ, хийдэг зүйлээ те. Тэр үднээс орсон байна. Офшор бол яг хоо байгаа. Офшор бол тэгээд за 2-3 юм байна гэхдээ яг хоо тэрийг бол камера хөндлөд яах. Монголд 13 дугаар сургуулийг 4-р анги хүртэл төгссөн. Тэгээд цаашлаад бол англи улсад сурж боловсроод Монголд бол 2013 онд ирсэн байгаа. За түүнээсээ хойш бол ар санхүүгийн нэгдэлтэй бол нийт одоо 12 жил ажилласан байна. За тэгээд түүнээс цаашлаад бол цаасны брокер дилер банк усынхан зээлийн мэргэжилтэн за цаашлаад бол одоо өнөөдрийг хүртэл одоо Ardent Trade Dance компанийнхаа борлуулалт хэрэгсэн захидлаар ажиллаж байна. Манай компанийн хувьд бол одоо 2000 онд анх үүсгэн байгуулагдчихсан. Одоо өнөөдрийг хүртэл нийтдээ 18 жилийн одоо хугацаанд бол тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн юм компани байгаа. Гол чиглэл нь бол тэтгэврийн хоригдлыг үүсгэхийн чиглэлтэй. Одоо гадаад орнд бол юм байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Нидерланд улсын одоо тэтгэврийн тогтолцоо бол маш хөгжсөн тийм. Дэлхийн орнд бол нэгт ер нь тэргүүлж явдаг байна. Манай Монгол улс бол одоогийн байдлаар бол яг тэтгэврийн тогтолцоо бол зөвхөн улсын албан журмын гэж байдаг. Тэрнтэйгээ уялдуулаад бас манайх бол улсын хорондоо тийм хоёр дахьч одоо тэтгэврийн одоо бий болох хэмжээтэйгээр бол хууль хэлцүүлгэнтэй ингээ батлагдах гад бол улсын хурлаар явагдаж байгаа. Тэгэхээр бол улсаасаа ч тэтгэвэр авдаг байна, хувийнхаасаа ч авдаг ийм бүрэн боломжтой болж ирнэ гэсэн үг. Ирээдүйд л. За залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд бол тэтгэвргээ ярьдаг. Тэтгэвэр гэхээр юу гэдгийг одоо би тэтгэврт гарах арай болоогүй шүү дээ тий. Хаа байсан 30-40 жилийн дараа тэтгэврт гарна гэж боддог. Гэхдээ гол нь манай Монгол ирчүүдийн бол дундаж наслалт 68-аас 70 байгаа. Одоо бол яг үгээр ирээдүйд бид нар тэтгэврт гарна. Тэтгэврт гарах насыг бол 3 жил ахих тусам 3 сараар уртсгаж байгаа. Тэгэхээр юу гэдэг миний хувьд бол одоо тэтгэврт гарах нь бол хаа байсан бараг 70 хүрчиж бараг тэтгэврт гарахаар байна да. Тийм байгаа. Яг дундаж наслалт гэдээ хараад үзэхэд бол түрүү хэлсэнчлэн 60-аас 68-аас 70 гэж яавал бид нар тухайн үед тэтгэврт гарч чадахгүй юу гэдэг байгаа. Аль болох миний зөвлөдөг зүйл юу вэ гэвэл аль болох эртнээс тэтгэврийн хоримтой бий болгож эхлэе. Одоо юу гэдгийг насан туршийн одоо тэтгэвэр бий боллоо шүү дээ. Гол нь тэр тэтгэвэр чинь эргүүлээд одоо үр хөвгт буюу ар гэр бүлд нь шууд 100% үлдэж очих бүрэн боломжтой тэтгэвэр байгаа. Миний хувьд бол ер нь хувийн үүднээс аль болох үнэн шударга ажилдаа бол тууштай зарчимч тийм байхыг хүсдэг. Гол нь үнэнч байснараа илүү цаашаа явна гэж хардаг байна. Миний хувьд бол энэ Бинайд эсэж орснороо яг ямар зорилготой байсан бэ гэвэл мэдээж хамт олонны үр амьсгал нэгт байх хэрэгтэй тийм. Бинайийнхан бол бүгд сайхан миний үеийн насны хүмүүсд байна. Бүгд өдөртөх түвшний албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсд байна. Тэр хүмүүсүүдтэйгээ ч гэсэндээ одоо дотор байгаа өөрийнхөө мэдж чадах зүйлийг тэртэйгээ хуваалцъя. Эргүүлээд миний чадахгүй зүйл зөндөө байгаа. Магадгүй би өөр чадж ийн гэж боддог байгаа мөртлөөсөө чадахгүй зүйл байгаа. Тэднийг ч гэсэндээ цаад байгаа залуучуудаас бас суралцъя. Мэдэрч авъя те гэсэн зорилготойгоор бол энэ орсон. Дэлхийн орнууд бол те орон болны улам бүртэл Бинайын салбар байгаа. Мэдээж энэ Монголд ч гэсэндээ Бинай байна гэдэг чинь одоо бидний харилцаа холбоог бас цааш нь те холбож өгөх бас нэг гүүрэн болж өгч байна гэж би бол харж байгаа. Нааг Баярмаа хотод Цэнгүүн гэдэг Ardent Trade Dance компани одоо тэтгэврийн хоримтлал категориор Бинай салбарт орж ирсэн. Баярмаа хотод Цэнгүүн байна.